Монголчууд бид төрийн далбааг бол төр ёсны бэлэгдэл хэмээн хүндэтгэн дэдэлдэг. Тэгвэл одоогийн бидний хэрэглэж байгаа төрийн далбааны их загварыг төрийн сойрхол урлагийн гавьяа зүтгэлтэн Монголын орчин үеийн дүрслэх урлагийн үндэслэгчдийн нэг Бодойн Чойдог 1945 онд бүтээж байжээ. 1945 оны Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн хурлаар Чойвасан Москвад хийсэн хайрчлалын талаар ярьж, Монгол улсын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар зөвлөлт холбоот улсаас тавьж буй хүчин чармаалт бүтэмжтэй болж байгааг тэмдэглэжээ. Улмаар Бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн далбааны маяг найрууллын тухай асуудлыг тусгаалan яаралтай хилцүүлэн батлуулсан байдаг. Үүнээс өмнө үндсэн хуульд Бүгд найрамдах Монгол улсын туг далбаа хэмээн бичиж ирсэн. Харин энэ үеэс хойш Бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн далбаа хэмээх болжээ. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ цохон тэмдэглэсэн үйл явдал хэмээн Чойвасан тодорхойлсон байдаг. Олон санал байсан баг. Гэхдээ энэ дотроос бол үндэснийхээ өнгө хөх өнгийг бол оруулсан. Тэгээ хувьсгалын улаан өнгийг оруулсан. Тэгээ түүхтэй холбоотой соён бүгэл оруулсан ийм юм болсон гэж би ойлгож байгаа. Тэгээд одоо энэ далбаа бол 80 жил манай тэнгэрт намирж байна. Чойдог гой 1917 онд Бурайд Монголын Агийн аймгийн нутагт төрж Дорнод аймгийн Баяндун суманд суурьшжээ. Улмаар Улаанбаатар хотод багшийн сургуульд суралцаж байх үеэсээ зурах болсон байна. Чойдог гой Бүгд найрамдах Монгол Ард улсын урчуудын хөвлийн хороог үндэслэн байгуулж анхны даргаар ажиллаж байв. Аавынхаа талаар хүүн маш зөөлөн ахыг нь түрхэд ээжд нь сарнаа бэлгэлж байсан. Мөн хүнийг том жижиг гэлтгүй хүндэтгэж харьцдаг, хүүхдүүдэд загнаж үзээгүй, харин ч бүр ээжээс нь хамгаалдаг байсан тухай дурсан ярьсан юм а. Чойдог гой 1956 онд 39 наснда тааллуулсан байдаг. Аав бол бурят, агын бурят. Тэгвэл том болоод миний хөө чи бол Монгол улсын ирэг. Тэгэхээр энэ чи бол нэг паспортод нэг сони юм байдгийг үндэс ухсаа гэсэн асуулт байлоо да. Тэгээд тэнд бол чи бол өөрийгөө Монгол гэж бичиж шүү. Монголын иргэн бол Монгол хүн байгаа. Тэгэхээр зэрэг хасаг байна уу, бурят байна уу, дөрвөд байна уу тэр хамаагүй чи Монгол хүн. За юу гэжсэн. Тэгж л загчсан. Монгол төрийн анхны туг далбааг хүннөө үеэс эхэлтэй гэж үздэг. Харин Богд хаанд Монгол улсын далбааг 1911 онд бүтээж 1924, 1940, 1945 онд тус шинжилж байжээ. Харин 1990 онд ардчил гарснаар олон ургалж үзэл бий болж төрийн далбааны өнгийг өөрчлөх зэрэг олон санал гарсан байна. Тухайн үед өөрчлөлт ороогүй түүний баг хүү дөлийн оруулсан хувь нэмэр ариун байжээ. Манай дөл бол энэ дээр бол ер нь улс чинь аажимдаа хөгждөг. Хөгжигдээд байсгийг далбаагаас ойрчилдоггүй юм. Энэ өөрчлөх бол ийм хэтэрхий говьмтга тийм үндэснийг тодорхойлж байгаа. Тийм байж болохгүй. Монгол бол нэгэнт тусгаар тогтнох үед ямар яг жинхэнэ батлагдаж нүүвд орж ирсэн үед ямар далбаатай байсан тэр далбаатайгаа л байх хэрэгтэй гэдэг одоо үзлийг манай дөө баримтлаад энийг хамгаалж чадсан гэж би үздэг. Чойдог гой Сүхбаатарын одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас, байлдааны гавьяаны одон, бид ялуу медаль зэрэг өнөөгийн алдар гавьяатнуудын ингрийг мэлж байгаа олон одон медалийн их загварыг бүтээжээ.